манай одоо их галын тахилга дээр оролцсон хүмүүсээс одоо тийм ээ тулганд нь ямар галын сахиус саларсан байна гэдэг бол өөрийнхөө дүр зургаар болон тийм ээ галын эзэн сахиус гэдэг зүйл яаж саларсан байгаа гэдэг зүйлийг бас тодорхой хэмжээнд камер болон дүрсэн дээр заларсан буусан байдаг. Тэгэхээр тэнд явсан хүмүүс маань маш олон иж идэх зүйлийг харсан бас олон хүмүүс байгаа. Тэгэхээр зарим нэг зургуудаас бас та хэдтэй бас ингээд харуулхад иймэрхүү зургууд бол дүрс болон камер дээр буусан байдаг. Улаан хуулрог хар дархат сахиус богийн холбоо үзүүлж байна. Манай галын тахилга бол ер нь жилд нэг удаа болдог. За тэгээ манай галын тахилганд явдаг маш олон өрхүүд байдаг. За тэгэхээр ер нь бол гал салгасны дараа тухайн хүн 3 жилдээ тасралтгүй жилд нэг удаа маш сайхан гал гулмтаа дахин шүтэж явна. Таны тулган дээр ямар галын сахиус заларсан байна гэдгийг хамаарч хэрвээ хөх галын сахиус заларсан байх юм бол 3 жилдээ шүүс өргөжлөхгүй домнош тахиулдаг ёстой байдаг. Тэгэхээр юм болгонд их цээртэй, утга учиртай жиж галын ёсыг маш сайхан авч явж энэ гал гулмтыг буян шиг хүртдэг ёстой шүү гэж би бас хэлэх гээд байна. Нөгөө тал дээр манай одоо их галын тахилга дээр оролцсон хүмүүсээс одоо тийм ээ тулганд нь ямар галын сахиус саларсан байна гэдэг бол өөрийнхөө дүр зургаар болон тийм ээ галын эзэн сахиус гэдэг зүйл яаж саларсан байгаа гэдэг зүйлийг бас тодорхой хэмжээнд камер болон дүрсэн дээр заларсан буусан байдаг. Тэгэхээр тэнд явсан хүмүүс маань маш олон иж идэх зүйлийг харсан бас олон хүмүүс байгаа. Тэгэхээр зарим нэг зургуудаас бас та хэдтэй бас ингээд харуулхад иймэрхүү зургууд бол дүрс болон камер дээр буусан байдаг. Цаашдынхаа ер нь тулганы асуудал дээр анхаарч гал салгасан хүмүүс маань жилдээ нэг удаа гал гулмтаа маш сайн тахдаг хүнээр галын үлийг үүсгэх ёстой. Гал гулмт гэдэг чи одоо ерөөсөө за тухайн гал гулмтоо хинээр тахиулах уу тийм ээ? Галын үл нь гүйцсэн хүн гэж тустай байдаг. За чадах чадахгүй хүнээр гал гулмтоо хөндлөж ерөөсөө болохгүй. За зарим нэг хүмүүс маань галаа тахиулсан чинь манай гэрт нэг хүн ирээд гал тахилаа гэсэн чинь галынх нь өмнө согтоо тасраад унцаа одоо яах вэ гэдэг юм уу тийм ээ? Иймэрхүү асуудлууд яригдаж ус орж ирдгээ. Тэгэхээр тухайн хүн өөрөө хүмүүсээ судалж ийж за ямар хүнээр галын үл гүйцээлэх үү? Тухайн хүн ч өөрөө гал гулмтны үлийг галын эзэн сахиусыг өөрөө мэддэг хардаг. Хүний нүдэнд харагдаж гарт баригдахаар засал намыг хүргэдэг байх хэрэгтэй. Тийм хүмүүс л хүний тулганы үлийг цэгцэж бардаг. Та бүхэндээ гал салгах зан үлийн тухай тодорхой хэмжээнд бас яаж галын үл салгах тухайга та бүхэндээ бас хүргэх хэрэгтэй болов гэж би бас бодож байна. За манай монголчууд бол эртээр үеэс гал гулмтаа дахин шүтэж ирсэн Монгол ард түмэн. За тэгэхээр хүн болгон тулгандаа гал гулмттай галын эзэн сахиус саларсан. Тэгээ гал гулмт гэдэг бол айл гэрээ өнгө зүс буян шиг өр хүүхдээ харж тагаж явдаг сахиус заларч идэг. За тэгэхээр голомтон дотор хүний нүдэнд харагдахгүй хүний амьдрал нөлөө үзүүлж чадах 3 юулыг голомт өөрөө дааж явдаг. Нөгөө талаар эцэг эхийн гал гулмтны буян шиг гэж айхтар зүйл байдаг. Өр хүүхдийнхээ тулган дотор хэдэн үе дотор тасрах эсгүй өвлөгдөө явснараа өр хүүхдийнх нь амьдралын заммаар бат их гэж буян шигэн савнд өөрөө явна гэж үздэг. Гэтэл эцгийн гал гулмтоос гал салаагүй хүмүүсийн амьдралын зам тогтнохгүй байх. За тэгээд нөгөө айхтар хүний нүдэнд харагдахгүй хүний амьдрал нөлөө үзүүлээд байгаа хэдэн үе айхтар үйл үүрэгтэй асуудал гэдэг маань тавчхандаа та бүхэндээ хэлэхэд хань жил өр хүүхд тогтохгүй хэдэн үе хараал ерөөл усын орлол за тэгээд хэдэн үе удамшлын айхтар суурьвчдаг хүмүүс байдаг. Ийм хатуу гал гулмттай айл дээр ер нь бол бүтэн амьдрал үлддэггүй салгах сарнах тогтворгүй байр байдлыг илэрхийлэхээс гадна ийм хатуу гал гулмттай айлтаа ураг барилчих юм бол тэр айлын голомтны үйл үүрийг хамт өөрлөцөж явдаг. За тэгэхээр ер нь бол тулганы 3 үеийн асуудал өр хүүхдийнхээ тулгаар дамнаж өр хүүхдэд нөлөө үзүүлэхээс гадна нөгөө талаар эцэг эхийн гал гулмтныхоо буян шигийг өвлөн авч авснаар тухайн хүний амьдралын заммаар тэгшээж буян шигийн савнд дүүрээ явна гэж үздэг. Тэгэхээр л ер нь галын үлийг салгана гэж ер нь яриад байгаа байхгүй. За тэгэхээр гал салгахад эцгийн гал гулмтоос цуцлаг их зүйлийг салгаж авдаг. За тэгэхээр ерөөсөө эцгийнхаа гал гулмтоос үн галаа салгах хүсэлтэй байна гэд эцэг эхийн минь гал гулмтны буян шиг тулганд минь сайхан заларч хайрлаарай гэж сайхан гал гулмтандаа ерөөл хайрлаж за тэгээд гал гулмтоо сайхан хуурайлж байгаа тэр чучлаг их зүйлийг салгаж авч өөрийнхөө галд өргөснөөрөө галын үл саллаа гэж үздэг. Гэтэл одоо тийм ээ галаас гал салгах чинь гэж байгаад одоо Монгол ард түмэн маань дээр үеийн хөгшчүүд маань тийм ээ эцэг эхийнхээ гал гулмтын үнсийг хадгалж яв гэж бид нар өвлөж үлдээгээгүй. За эцгийн гал гулмтны буян шишгийг яаж үр хүүхдэн тулгандаа залах вэ гэхээр чучлын хооронд
голомтонд эцгийн гал голомтны тийм ээ тэр цуцал ерөөсө бүрэн хасаагүй байх хэрэгтэй. Талнасаа чучул гэх зүйлийг тулгандаа өр хүүхэд нь асааж бүрэн асааж дуусгаснаар эцгийн гал голомтны буян шиг хамт өр хүүхдэйгээ тулган заларч идэг. Нөгөө талаар үйл үртэй асуудлаас яригдчихэж шүү дээ. Эцгийн гал голомттой өөрийн галыг нь тэнцүүлж гал салгах үеэр асааж болдгоо. За тэгэхээр энэ бол маш хүнд итгэлтэй харьцаж иж ногоон торгон дээр өвдгөл сууж байгаад эцгийн гал голомтны буян шиг гал цуцал гууж авдаг ёстой байдаг. Зүгээр нэг ингийн үнс салгаж аваад галын үл гүйцэтгэх зүйл биш ээ. За тэгэхээр гал салгаагүй гэж галын тахилга үйл хийгээд идэг маш олон хүмүүс байдаг. Гал салгаагүй гэж яагаад галын тахилга үйл хийгээд идэв би юусоо ойлгохгүй. За тэгэхээр гал салгаж ээж таны гал голомтон дээр ямар галын сахиус заларсан байна тэрийгэ харж ээж тухайн өрхөд яг тохирсон галынхаа эзэн сахиус тохирсон галын тахилга үйлийг хийдэг. Галын 3 эзэн сахиус байдаг. За хөх галын сахиус гэдэг маань ер нь бол их сэрэг асдаг. За эр хүний хямар сулдыг тэнцүүлж өгдөг болохоор өөртөө нин тэнцэж ас залардаг. Улаан галын сахиус маань ирчилсэн, хуйларсан ер нь бол нэгтэршил өндөртэй асдаг. За 3 настай хүүхдийн галын сахиус гэж үүдэг. Энэ бол 9 үеэр урагууд гал тасраагүй хүмүүстээр залардаг. Маш ховор тохиолдолд залардаг. За манай одоо гал салгах ёсонд бол одоо манай дээрж галын үл салгаж исэн маш олон хүмүүс мэднэ. За эндээс галын үл салгаж өгөөд за баруун эд зүгт үлийг аваач зан үл хийж шатаанаа. За энэ үлийг хийж явахдаа онгодын онолгод хэрэг очих болно гэж хэлээ явуулдаг. За ер нь бөөхөн гэдэг бол хүний нүдэнд харагдах гарт баригдахаар иж шидийг харуулж ах хэвээр. Тэгснээрээ бөөхөн одоо тийм ээ онгодынхаа иж шидийг хүнд харуулж ийн гэсэн үг. За тэгэхээр өөртөө ихтэй маш бардам тийм ээ онгодынхаа иж шидийг бид хүмүүнд харуулдаг. За гал салгасан хүмүүс маань бол маш сайн ойлгодог. За энэ хэрэг ямар учиртай юм бол миний онгод бол хэрэг онгодын унлагтай. За тэгэхээр галын зан үйл хийсэн хүн болгон дээр эргэж очдөг нь бас нэг талын маань онгодын манаас шидээ. За тэгэхээр тухайн засал ном ихтэй хүртэл би тэ ямар нэгэн заслыг хийхдээ төлгөн дээрээ тулгуурлаж заслыг гаргадаг. Бөөгөн гэдэг бол төлгөн дээр бүдрэх хэсгүй хүний хувь тавилан дээр бүдрэх юм бол засал хүртэл одоо тийм ээ буруу зүрх болдог учраас бөөгөн гэдэг бол хүний хувь тавилан үзэхдээ алдах ирэхгүй, бүдрэх ирэхгүй, засал дээр нь хүртэл дутуу үлийг үзэж болохгүй. Хэрвээ дутуу үл хийх юм бол тухайн хүний голомтны үйл өөр дөөрөө унах аюултай байдаг. Тэгэхээр тухайн хийж байгаа хүн маань ч гэсэн үлийг дутууг үзэж болохгүй. За тэгээд засал ном хэлэхдээ тухайн хүнээс маш их зүйл хамаардаг. Өөрөө сайхан зүгөө мэдчих хэвээр. Баруун зүүн зүгөө мэдхгүй хүмүүс бас байгаад байна. За нэг өргөл өргөд ороод ирэхээр зүгээр гаргаад цацчихж болохгүй. Тэр өргөл хүртэл хүрэх ёстой газараа хүрчээ засал ном сайхан хүрэх газараа хүрдэх ёстой. Тэгэхээр тухайн хүнээс маш их зүйлүүд хамаардаг учраас энэ засал ном бол таны галгуулам, танд үлдэх засал учраас маш сайхан сүсгэлжээж үйл сайхан хүрдээ шүү. Тэрнээсээ 1000 чадaltaй хүн дээр очиод 1000 сайхан онгодын буян хүртье гэд өөрөө тухайн хүн сүсэг байхгүй бол энэ засал ном хүрдгүү талын асуудлууд дагуулдаг. Тэгэхээр та бүгд мань гал голомттой ач бологдлоо гэж дээр үеийн хөгшчүүл манд одоо л тийм ээ өр хүүхдээ сайхан чучул гэх зүйлийг салгаж өгдөг байсан. Одоо бол ерөөсө бүгд орон сууцнд амьдардаг. Гал үздэггүй. Гал голомтны тийм ээ эзэн сахиус гэдэг яг ямар үүрэгтэй. Яагаад галын сахиусыг гал голомтоо дахин шүтнэ гэж яриад идэг. Энэ их маш утга учиртай. За тэгээд орон сууцнд амьдардаг хүмүүс нь гал голомтоо ядаж жилдээ нэг удаа дахин шүтэж явах хэрэгтэй. За тэгээд сүсгтээ яваа хүн болгоны ард арын дааж өгдөг хүн байдаг. Сайн яваа хүн болгон мундаг сайхан ээж авахаа нутаг улсыг 3 жилдээ нэг ирж тойрдог. За нутаг улсныхаа эзэдээ тийм ээ өөрсдийгөө болон үр хүүхэд хань жил ажил үйлсээ сайхан даатгаж явж тухайн улсны эзэд нь харж тааж явдаг. Лусын бариатай бариагүй 3 жилдээ нэг удаа тийм ээ лусаа аргадаж дахиж ураг удмаа 3 үед нь сайхан мэдүүлж ураг удамд нь барьсан барайгаа лусууд нь сайхан тавьж хайрлаарэ гэд энэ сайхан зан үлийг гүйцээснээр тухайн хүн маш сайхан амьдралын зам мөр тэгш явдаг. Тухайн хүнээс маш их сүсэг тийм ээ гарах хэрэгтэй байдаг. Энийг ер нь хүмүүс маань ойлгож ээж энэ засал номыг хийх хэрэгтэй шүү. Юуны төлөө яах гэж хүн дээр зорж ирсэн. Хамгийн гол нь заслын үр дүн гарах нь чухал байдаг. Тэрнээс биш заа нэг хүн дээр очиод үзье юу гэж хэлэх нь вэ? Заа нэг хүн дээр заслаа хэлгээд үзье яах нь гэсэн хүмүүс маш их орж ирдэг. Нөгөө тал дээр маш олон бүүнэр дээр ирээд очиод үзсэн тийм ээ. За тэр хүн тэгж хэлсэн, энэ хүн ингэ хэлсэн гэсэн өөртөө төөрөгцсөн явж идэг. Тэгэхээр тухайн хүмүүс маань өөртөө за энэ хүн дээр заслаа хийлэх үгүй юу гэдгээ өөртөө 100% шийддэг. За үнэхээр сэтгэлд нь өрх юм бол засал номыг хийлэх нэ. Тэгэхгүй хүчээр нэг хүнээр засал хийлгэсэн юм шиг ийм зан үйл хийлгэж болохгүй гэж бас хэлмээр байна. Тэгэхээр Монгол ард түмэн маань дээр үеэс гал голомтыг дахин шүтэж ирсэн болохоор энэ гал голомтны
үлийг бити одоо орхигдуулаарай. Тэгээд шүтлэгтэй хүмүүсийн үр өдөө маш сайхан явдаг. Аав ээжээсээ сайхан үлгэр жишээ суралцдаг. Аав ээж нь гал голомттойгоо яаж дахиж шүтэж харьцаж чинь, нутаг бол устдаагаа яаж сайхан харьцдгийг тийм ээ. Бүх зүйлийг эцэг эхээсээ суралцдаг учраас энэ гал голомтны сахиус гэдэг зүйл их учиртай зүйл гэдгийг шүү. Тэгэхээр тэр галаас үнс салгаад галын үл зэгцэрчдэг зүйл бол биш ээ. Энэ бол Монголын өв соёл болон түүх уламжлалт чи юм зүйл байхгүй. Тэгэхээр би бол тодорхой хэмжээнд 12 жилийн хугацаанд бөөг амьдралаар амьдарч байхад галаас үнс салгаад болчдөг зүйлийг мэдгүй. Тэгэхээр галаас цуцал гих зүйлийг авч иж эцгийн гал голомтны буян ишгийг өвлөн авдаг. За тэрнээс цаашаа үр хүүхдийнхаа тулгын дотор 3 үе дотор энэ буян ишиг нь өвлөгдөж явдаг ёстой шүү. Тэгэхээр та хэд маань гал голомтой сайхан дээд шүтэж тахиж яваарай гэж би хэлмээр байна.